тэр хадууд эд бүтцийн төслүүд дээр ер нь энэ зээл авах эднэр гэдэг сангийн сайдын байр суурийг бол дэмжиж байгаа. Яа тэгэхээр бид нар бас энэ гадаад харилцаан дээр хариуцлагатай хамтрагч байх тал дээр дээрэс нь тэр улсын зэрэглэл дээшсэн тохиолдол бид ч гэсэн бас энэ эрх зүйн субъектийн хувьд бас цаг хугацаанд гэрээг байгуулдаг, за цаг хугацаанд нь үр төлбөрөө төлөө явуулдаг гэдэр гэсэн энэ зүйлийг бол дэмжиж байгаа. Цоолж сүрэн сайдаас түрүүн би асуултаа ойлгуулаагүй юм шиг байна. Саяны хариултыг ойлгочлоо. Одоо бид нар нөгөө ингээд тусгаар одоо эрчим хүчний бие даасан байдал гэдэг байгаа юм шүү дээ. Энэ зорилт байгаа шүү дээ. Тэгээд 20 он гэхэд одоо биелээгүйгээр 5 жил өнгөрөө явж байгаа. За ойлгож байгаа. Ямар нэгэн ковидын нөхцөл байдал, улс төр эдийн засаг гэдэг ингээд бүгдийг нь ойлгож байгаа. Гэхдээ ер нь бид нар яг энэ боломжтой төвшөнд эрчим хүчний бие даасан байдлаа хангана гэдэг бол яг ямар хэмжээний тийм үү? Ямар хэмжээний одоо capacity буюу тэр багтаамжийг ойлгох юм бэ гэдгийг хэлээд байгаа. Мэдээж энэ нийгэм хүн ам өсөөд одоо юу гэдэг үйлдвэрлэл өсгийн хэрээр энэ бол эрэлт нэмэгдэн тэрийг бол ойлгож байгаа. Тэгэхээр одоогийн бидний байгаа нөхцөл байдал яг хорилцоогоор нэг хувилах нь хаашаа гэхдээ ямар төвшөнд байгаа юм бэ? Тэгээд эрчим хүч 3 гэж байгаа шиг магадгүй 4 5 гэсэн хичнээн юм төсөл ямар хэмжээтэй төслийг хийхэд бид нар одоо нэг алсын зураг ойлгох гэдэг шүү дээ. Одоо ер нь бол тий их хурлч тийм шийдвэр гаргалтын төвшөнд ямар төвшөнд бид нар энэ дээр хийхэд магадгүй цаанаа наривчлах юм бол ямар одоо санхүүгийн их сурвалжтай хийхэд биднэрт ер нь одоо бид нар ер нь харьцангуй энэ үндэсний аюулгүй байдлын төвшинг хангах үйц эрчим хүчний бие даасан байдлаа хангаж ийн гэж үзэх юм бэ гэсэн асуулт асууад байгаа. За шойж сурсан сайд асуултанд хариулъя 4 номер. За Эрдэнэт гүшүүнээ ингэн тийм абсолют бие даасан байдалд манайх шиг жижиг орн очиж чадахгүй юм шиг байна лээ. Бодит байдлыг хүлээлтэд зүгээрсэн дээр. Одоо манад 1984 онд хамгийн сүүлд тестээр баригдсан хойш дулааны цахилгаан станц бол баригдаагүй явж штэ. Өнгөрсөн жил хамгийн ихнийх нь бол хувийн салбарынх нь бөөрөлж өтөр 150 мегаваттын зүгээр цахилгаан станц орд дээр барьсан. Ийм байдалтай. Манайх жишээлбэл цахилгаан эрчим хүчний тоноглолыг үйлдвэрлээд дотоод экспортлоход бид нар бол үнэхээр бусад улс орнуудад дийлэхгүй өөрчлөж дийлэхгүй. Тийм учраас тоноглолыг бол бид нар импортоор авч л таарна. Тэгэхээр миний хувьд бол бие даасан байдал гэж улам их хошуурхаасаа төрүүлээд одоохондоо санхүүгийн нөхцөл байдлаа харж байгаа учраас үр ашигтай байдлаа нэгдүгээр тавьбал яасан бэ? Магадгүй санхүүгийн болцоотой болоод одоо энэс хойш цаашаа магадгүй 10 20 жилийн дараа бие даасан байдлаа анх тухай ярихаас биш энэ бүх юмыг гівгэн тэгж туйлшраад ийм байж чадахгүй л гэж бодож байна. Энэ тоног төхөөрөмжүүдийг бид нэр ийм цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийг манайх үйлдвэрлээд дийлэхгүй. Манай дотоод хэрэглээ байхгүй. Тэгэхээр энэ чинь том улсын зовлон, жижиг улсын зовлон гэж байгаа учраас энэ бие даасан байдлаа ямар шалгуураар яаж дүгнэх юм гэдгээ бид нэр эргэж харсан дээр болов гэж. Одоохондоо би дахин миний хувийн байр суурь бол үр ашигтай байдлаа. Манай энэ зээлч хорон зай энэ дөнгөж хөгжиж ирж байгаа ганцхан эрчим хүчний салбар биш. Бусад салбарууд дээр зээлч хорон зайгаа бас бүгдийг нь эрчим хүчний салбар дээр туйлшраад аваад хэрэгжилчихгүйгээр баланстайгаар тулгамдсан улс орны аж ахуйн салбарууд дээр бүгдэндээ ингээд ийм баланслагдсан бодлого яваасаа гэж байр суурьтай байгаа. Гэхдээ алхамаар гадаад хамаарлаа бол багасгаад яваад байх хэрэгтэй. Энэ дээр бол санал нэг байна. Бүрэн бусдаас хамаарахгүй гэдэг ийм том зорилго бол жижиг орны хувьд хэцүү.